Аймгийн музей Монгол Улсын байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулан тус музейн соруулсан үзмрүүдийг аймгийн музейд авчран дарханчуудад 3 сарын туршид үйлчлэхээр боллоо. За өнөөдөр шинэхэн үзмрүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Жилдээ 80 гаруй мянган хүнд үйлчилдэг Монгол Улсын байгалийн түүхийн музейг тухайн үеийн соёл спорт аялал жуулчлалын яамны шийдвэрээр үйл ажиллагааг нь түр зогсоож 3-5 жилийн урт хугацааны урсгал засвар хийж шинжилгээр болж ажил явагдаж байгаа. За дээр нь тус музей манай аймгийн музейтэй хамтран ажиллах гэрээтэй ажилдаг гэж байна. За эдгээр ажлуудын хүрээнд аймгийн музейд байгалийн түүхийн музейн үзмрүүд болох нэм ховорцсон зэрлэг амьтны усны шууд болон арслан оцсон шуу зэрэг амьтдын үзмрийг дийлхэн тавиад байна. Давхар аймгийн музейд маань энэ үзэсгэлэн маань 2-3 сарын хугацаанд үргэлжлэх байгаа. За байгалийн түүхийн музейгээс ирсэн 80 гаруй үзмрүүд ерөнхийдөө ирсэн байгаа. Тоотлоогоор бол. За тэгээ онцлог үзмрүүд маань болохоор зэрэг арслан, оцсон шуу, лам гөрөөс гэх мэт ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд ганц байдаг үзмрүүд ирсэн. Энэгээр онцлог. За музей маань болохоор зэрэг ерөнхийдөө энэ 7 хоногоос эхлээд 7 хоногийн турш ерөнхийдөө бүх 7 хоногийн бүх өдрүүдэд ажиллах байгаа. 9-өөс 18 цагаар сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад одоо амралт ихэлсэн байгаа. За энэ чөлөө цаг заваа зөв боловсон өнгөрүүлж аймгийн музейгээр орж энэ үзэсгэлэн маань үзэж сонирхорой гэж урьж байна. Ийхүү өнөөдөр нээлттэй хийсэн байгалийн түүхийн музейн соруулсан үзмрүүдийг дарханчуудын хүртэл болгох нээлтийн ёслолын үеэр амьтад хайрлах ухаан үйл ажиллагаа эссе бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж байгаа хэлсэн. За үзмрийг үзэж сонирхсон үзэгчдийн хувьд шин сонин үйл ажиллагаа болж байгааг ч хэлж байлаа. Ан амьтад ба сор үзмрүүд үзэсгэлэн 3 сарын турш үргэлжлэх юм байна. За ялангуяа сурагчдын амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүл хүүхдүүдээ музей шин үзмрүүдтэй танилцуулах боломж дарханчуудад нээлттэй. За аймгийн музейн тухайд цаашдаа түүхийн болон археологийн хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг түлхүү хийж эхлэх бөгөөд за манай аймагт байгаа түүхэн газруудад археологийн түүхийн малтлах хийж мэдээлэл түгээхээр төлөвлөд байгааг хэлж байлаа.